Сайн байцгаана уу та бүхэнд манай дэлхийд алдартай арилжаачдыг танилцуулдаг булангийн энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар хувьцааны зах зээлийн арилжааны дэлхийн рекордыг эзэмшигч Дан Зангийн талаар танилцуулах болно. Тэрээр $10,000-ыг 23 сарын хугацаанд $42 сая болон өсгөж чадсанараа дэлхийн рекордыг эзэмшдэг. Та бүхэн магадгүй гайхах байх орчин үед Forex хувьцаа, крипто зах зээлд энэ бай тухай жижиг мөнгийг маш их мөнгө болон өсгөж байгаа тухай сонссон байх. Хамгийн гол нь түүний энэхүү өсөлтийн талаар түүний арилжаа хийдэг байсан брокеринг компани баталсан учраас энэхүү түүнийг бага мөнгийг богино хугацаанд өсгсөн амжилтаараа дэлхийн рекордыг эзэмшигч болгосон юм. Тэрээр 1960 онд Америкийн Калифорни мужид төрсэн бөгөөд ахлах сургуулийн боловсролтой нэгэн. Хувьцааны арилжаанд оролцож эхлэхээс өмнө тэрээр коллежид хэлсэн боловч төгсөдгүй сургуулаа хайж усан сан барьдаг ажил хийдэг байжээ. 1997 онд буюу 37 наснда Дан өөрийн ундаг байсан машинаа $11,000 зарж усан сан барих ажлаа орхин бүтэн цагийн хувьцааны арилжаачин болжээ. Тэрээр бүтэн цагийн арилжаачин болохоос өмнө баггүй хугацааг бие Дан Уильям О'Нeill-ийн бичсэн хувьцааны арилжааны тухай номнуудаас суралцсан байжээ. 1997 онд бүрэн шийдэж бүтэн цагаар арилжаа хийж эхэлсэн тэрээр 2000 он буюу ердөө 23 сарын дараа гэхэд өөрийн $10,000 $42 сая болгосон байжээ. Тэрээр хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээнээс хол байдаг тул түүний хувийн амьдралын талаарх мэдээлэл бараг байдаггүй байна. Цөөхөн удаа өгсөн ярилцлагууд дээр тэрээр өнгөрсөн 25 жилийн турш техник шинжилгээний чарт паттернаар би арилжаа хийж ашиг олсон. Тэдгээрийг суралцахад 30,000-аас илүү цагийг би зарцуулсан. Эдгээр паттернуудад Cap, Falling and Rising Wedge, Flag гэх мэт паттернууд ордог. Хамгийн азтай эдгээр паттернууд цаг үргэлж давтагдаж байдаг тул би маш их хэмжээний ашиг хийж чадсан гэжээ. За ингээд түүний ашигладаг техник шинжилгээний аргачлалын талаар бүгдээрээ ярилцгаая. За ингээд Даны хэлсэн 9 алтан арилжаанд баримтлагдаг алтан дүрмийг та бүхэнд танилцуулъя. За тэгээд түүнийхэр бол нэгдүгээрт чарт дээр ямар нэгэн засварын хөдөлгөөн явж байх ёстой. За одоо энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа Nvidia-гийн daily-гийн чарт байж байгаа. За ингээ харах юм бол ханш энэ чинээс өсөлт үзүүлээд энэ дээр засварын хөдөлгөөн явж байгаа гэсэн үг. За нэгдүгээр чарт дээр ямар нэгэн засварын хөдөлгөөн явж байх ёстой гэсэн засварын хөдөлгөөн явж байна. За тэгээд хоёрдугаарт чарт паттерн үсээ түүнийг эвдэх ёстой. Аливаа нэг чарт паттерныг эвдэх хөдөлгөөн нь 5% илүү өөрчлөлтийг үзүүлнэ гэсэн байж байгаа. За тэгэхээр засварын хөдөлгөөнийг бол энэгээр ингээд тодорхойлчихъя. Энэ засварын хөдөлгөөн явж байгаад энэ хэсэг дээр эвдсэн. Тэгтээ энэ дээр чарт паттерн үүссэн байх хэвээр. Тэгэхээр энэ дээр мөртлөгөө мөр гэдэг чарт паттерн үүссэн байна. Энэ дээр зүүн мөр, толгой, тэгээд баруун мөр breakout буюу эвдрэл. За ингээд юу яач. Устгаад мөртлөгөө мөр гэдэг чарт паттерн дээр бол neckline гэдэг ийм үсдэг. Neckline-ыг эвдэрснээр энэ чарт паттерн нь ерөөхдөө хэрэгжиж эхэлнэ гэсэн санааг илэрхийлдэг. За тэгээд чарт альва нэг чарт паттерныг эвдэх хөдөлгөөн 5%-аас илүү өөрчлөлтийг үзүүлнэ гэж байгаа. За тэгэхээр хэдүүлээ хэмжиж үзье. Энэ дээр эвдэх хөдөлгөөн нь өөрөө дотроо нөгөө өсөлт уналт, засварын хөдөлгөөн өсөлт уналт гэж явж байгаад энэ хэсэг дээр ерөөхдөө эвдрэл үүссэн байна. Энэ хэсэг дээр эвдрээд pullback хийсэн. Энэ 23.9%-ийн өсөлтийг үзүүлсэн 5%-аас хамаагүй илүү байгаа учраас энэ эвдрэлд тооцож болж байна. За тэгээд эвдсэн цэгээ эргэж шалгах хэрэгтэй гэхлээр энэ дээр шалгасан байна. За окей, шалгасан. За тэгээд эвдсэн цэгээ эргэж шалгана. Захиалгыг эвдсэн цэгээ эргэж шалгах мөчөд орно. Алдагдлын хэмжээ 5-7% байна гэж байна. Тэгэхээр энэ дээр long буюу buy захиалга энэ улаан кандл, арын ногоон кандл энэ хэсэг дээр buy хийн гэсэн үг. За тэгээд stop loss-ийн хэмжээ болохоор 7%-аар тохируулаад ингээд stop loss 7%. За тэгээд дөрөвдүгээр захиалга хийсэн ханшаас 15-аас 20% өсөлт үзүүлсний дараа нийт хувьцааны 20-аас 30% зарна гэж байна. Тэгэхээр 20%-аар нь бодчихъя. За энэ хэсэг дээр 20% байж байна. Иймэрхүү арилжаа хийгдэн гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө мөртлөгөө мөр гэдэг паттерн өөрөө явдаг таргет буюу ашиг авах хэмжээ нь энэ хэмжээг давтдаг байж байгаа.
Тэгэхээр орсон мөчөөс хойш энэ хэмжээ гэдэг нь энэ дээр 20-30% зараад үлдсэнийг нь энэ дээр зарж болж байна гэсэн үг. За тэгэхээр энэ хэдийг харьцах хэд юм бэ? Таргет 7 харьцах 1 хэмжээтэй ийм арилжаа хийж болж байна гэсэн үг. За тэгээд 5 дугаарт ханшийн өсөлт сар мөчөх хүртэл үлдсэн захиалгуудаа барина гэсэн үг. За сар мөчөх буюу энэ хэсэг хүртэл барьж болж байна гэсэн үг. Энэ хэсэг дээр өсөлт ерөнхийдөө сар мөчөж эхэлсэн. За хувьцааны арилжаа нөлөө бүхий барин та за одоо 6 дугаарт хувьцааны арилжааны нөлөө бүхий олон нийтийн сүлжээгээр тухайн хувьцааг ярьж байвал маш сайн. Тухайн хувьцааг ярьж гин гэдэг нь маань тухайн хувьцаанд хөрөнгө оруулж байгаа хүмүүсийн тоо их учраас ярина гэсэн санаал байна л да. За тэгээд 7-д ханш тогтворчлтын эсвэл уналтыг дэмжсэн паттерн үүсвэл бүх хувьцаагаа зарна гэж байна. За энэ дээр бол ямар нэгэн уналтыг дэмжсэн паттерн бол үүсээгүй байна. Энэ хэсэг дээр яг хэрвээ эвдсэн бол энэ хэсэг дээр нэг иймэрхүү паттерн харагдаж байна. Rising wedge гэдэг төрлийн паттерн харагдаж байна. Гэхдээ энэ дээр тогтворцсон тэгж мөрдлөгөө мөрийн таргетыг авсан учраас ингээд арилжаа энэ удаагийн арилжаанд хэрвээ арилжаанд орсон бол 7 харьцах 1-ийн хэмжээтэй win rate-тэй нэг иймэрхүү арилжаа хийгдэж болох байж. Тэгээд 8 дуурт үргэлж volume-ыг анзаарна. Энэ дээр бол volume индикатор оруулаагүй байгаа. Volume индикатор гэдэг маань өөрөө ерөөдөө зах зээлд оролцогчдын юг харуулдаг. Идэвхийг харуулдаг тийм индикатор байдаг. За 9-р чарт уншилтанд мэрэгших хүртэл хөшүүрэг бүү ашигла. Хөшүүрийг ашиглах нь нэг талдаа маш их ашигыг авчирч сөрөг талдаа таныг амжилтгүй арилжааг хүнслэл болдог гэж байна. Хөшүүрэг бол угаасаа зээлжих зэрэглэл гэсэн үг. Зээлжих зэрэглэл буюу хөшүүргийг ашигласнаар мэдээж бага хэмжээний мөнгөөр их захиалга хийж болно гэсэн санаа. Эсрэгээр бол мэдээж эсрэг жоох явуултан дээр маржин дах тийм аюултай байдаг. За тэгэхээр ерөөхдөө одоо энэ удаагийн дугаарт ярьж байгаа дан гээд арилжаач маань дараах 9 алтан дүрмийн үндсэн дээр арилжаа хийдэг байсан. За дахиад нэг уушаад үгүй. Нэгдүгээр чарт дээр ямар нэгэн засварын хөдөлгөөн явж байгаа хэвээр засварын хөдөлгөөн явж исэн. Чарт паттерн үсээ түүнийг эвдэх хэвээр аливаа нэг чарт паттерныг эвдэх хөдөлгөөнд 5% илүү өөрчлөлт үзүүлнэ гэсэн байж байгаа. Энэ дээр бол эвдэх хөдөлгөөнөөрөө 20% өсөлтийг үзүүлсэн байж байгаа. За тэгэд 3 дугаар эвдсэн цэгээ эргэн шалгасан. Захиалгын эвдсэн цэгээ эргэн шалгах мөчөд орсон. За тэгээ алдагдлын хэмжээ 5-7% 7% барихад стоп лосс зөхгүй байх хэмжээгээр байсан байна. За тэгээд захиалга хийсэн ханшаас 15-20% өсөлт үзүүлсэний дараа нийт хувьцааны 20-30%-ийг зарна гэж байгаа. Энэ хэсэг дээр ерөөхдөө зарах боломжтой байсан. Тэгээд нийт 7 харьцах 1 хэмжээтэй арилжаа хийгдэх нөхцөл бүрдсэн байна. Тэгээд хувьцааны арилжааны нөлөө бүх олон нийтийн сүлжээгээр тухайн хувьцааг ярьж байвал маш сайн гэсэн. За энийг бол хараагүй. Гэхдээ яг би өөрөө нэг хувьцааны арилжаа хийдэггүй учраас хаана ямар платформуд дээр энэ хувьцааны талаар ярьдгийг бол мэдэхгүй байна. Тэгээд ханш тогтворчлтын эсвэл уналтыг дэмжсэн паттерн үүсвэл бүх хувьцаагаа зарна гэж байна. Энэ дээр бол яг тийм паттерн үүсэж баталгаажаагүй байсан. Гэхдээ мөртлөгөө мөрийн зарчмаараа ашгаа ингэж авсан. Тэгээд үргэлж волюмыг анзаарна. Волюм багасах юм бол мэдээж өсөлт удаашрна гэсэн санааг илэрхийлж байгаа. За тэгээд чарт уншилтанд мэрэгших хүртэл хөшүүрэг бүү ашигла гэж байгаа. Тэгээд хөшүүрэг ашиглах нь нэг талдаа маш их ашиг авчирч сөрөг талдаа таныг амжилтгүй арилжааг хүнслэл болно гэж байгаа. За окей, дараах 9 дүрмүүдийг манайхан хэрвээ сонирхож байвал илүү дэлгэрүүлээд судалж болно. Тэгээд мань хүний ерөнхийдөө Дан Зангрийн өөрийнх нь вебсайт байж байгаа chartpattern.com гээд ийм нөгөө вебсайт байж байгаа. Ийшээ орох юм бол сарын фитэй юу гэдэг юм бэ? Ийм судалтын тэгээд ийм сигнал өгдөг ийм сайт ажиллаулдаг юм байна. Тэгээд та бүхэн ийшээ орж түүний арилжааны талаар дэлгэрэнгүй илүү төлөвийг сонирхож болж байна. За ингээд манай дэлхийд алдартай арилжаачдыг танилцуулдаг булангийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан бол like and subscribe дараарай. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.